асуултаа асууя. За та бүхний өдрийн амрыг амармлан айлтгая. Их чухал асуудал одоо өнгөрсөн ер нь 3-7 хоногт энэ асуудалтай холбоотой их олон хилцүүлгүүд боллоо. Судалгааны үр дүнгүйч танилцлаа. За зарим нь одоо бид бол сонсохоор зэрэг бас л одоо санаа зовох зүйлүүд их байна л да. Юу гэхээр зэрэг энэ төрийн өмчийн засаглалтай холбоотой асуудал дээр бид маш их бодолцсон явж байгаа юм байна. Тэр бодлоо нэр нь санаатай юм уу санамсаргүй юм уу мэдэж хийж байгаа юм уу мэдхгүйгээсээ хийсэн юм уу гэдэг ийм асуултын хариултыг бид шаардаад байлаа. Үннийг хэлэхэд бол 99 одоо төрийн өмчт компаниуд дээр аудит хийгээд тэгээд тэндээс бол үндсэндээ 43 одоо шинэ ашиггүй ажилласан, алдагдaltaй ажилласан. Тэгээд тэр алдагдал нь бол 156 тэрбум төгрөг байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ийм түвшний ямиг бол бидэнд танилцуулж байна. Мэдээж зэрэг бүх компаниуд ижил бол биш. Компани засаглаа эсвэл одоо компанийн одоо гүйцэтгэх удирдлага сайн байх юм бол үр дүнгууд гарч байгаа юмнууд бол байна л да. Тэгэхээр энэ үднээс наваад үзэх юм бол сайн зураг гишүүний сүүлийн одоо шинэ баг хагас жил ярьж байгаа энэ төрийн өмчийн асуудлын засаглалыг сайжруулах гэдэг зүйл бол бидэнд бол тулсан том одоо сорилт. Энийг заавал бид хамтдаа шийдэх ёстой гэж ойлгож байна. Энийг шийдэхгүйгээр бид бол болохгүй байна. Гадны одоо сайн жишгүүд байна. Тэр жишгээс бид нар заавал буруугаар өөрөөр яваад идэг ийм өөрсдөө ийм сонирхолтой улсууд юм байна. Тэр сонирхлоосоо ер нь татгалзах ёстой юм гэдэг ийм л хариулт өгж илээ. Би зүгээр тодорхой асуулт байна. Баярдан дараагаа энэ одоо компани туузад төрийн албан агч нар одоо танахаас гэсэн ордог юм билээ шүү дээ. Ер нь одоо энэ ордог жишгээс цаашдаа та бүхэн яах одоо тийм бодлогын санал гаргаж байгаа вэ? Татгалзах юм уу эсвэл одоо төрийн албан агчид тэр одоо төрийн өмчт компани туузад байх энэ одоо жишг рүү явсаар байх юм уу? Энэ дээр та бүхэн ямар бодлоготой байна? Нэгдүгээр асуудал. Хоёр дахь асуудал бол энэ одоо төрийн өмчт компаниудын чинь гүйцэтгэх удирдлага нь буюу CEO нь бол цэвэр мэргэжлийн хүн байх хэрэгтэй юм билээ шүү дээ. Тэгэхээр энэ мэргэжлийн улсуудыг сонгон шалгаруулж тэнд одоо томилдог. Тэгээд тэрнтэй холбоотой үр дүн гарах энэ бодлого чухал юм билээ. Энэ чиглэлээр бас одоо манай одоо бодлого зохицуулалтын газар маань ямар одоо бодолтой байна гэдэг ийм асуулт байна. Миний гурав дахь асуулт бол хувь санаачлагчаас. Угаасаа өөр энэний араас одоо маш тодорхой явж байгаа учраас бид одоо энэ хуулийн маш тодорхой зохицуулт орууллаа. Гэхдээ энэгээр одоо шинэ бүх зүйл хязгаарлагдах уу? Үгүй юу? Гэдэг асуудал дээр таны одоо нөгөө бас бариад явж байгаа хууль байж байгаа шүү дээ, тийм ээ. Тэрний хүрээнд энэ хоёр хууль хоорондоо хэр уялдах вэ? Ингэж ээж одоо төрийн өмчт компаниудын засаглалыг, үр ашгийг за эдийн засгт оруулах одоо шинэ үргөөжийн нэмэгдүүлэх чиглэлээр одоо үр дүн гарах чиглэлээр та ямар одоо байр суурьтай байна вэ гэсэн юм асуулт байна. Баярлалаа. Хариулчих. Тэгээд дараа нь төрийн өмчөөр ячдаг. За сайн зэрэг гишүүн хариулъя. Тэ Зүлбар гишүүн маань бас их энэ уг асуудлыг бас суурьаар нь ойлгоод бас ажлын хэсэг ч гэсэн идэвхтэй ажиллаж байгаад бас дэмжиж ажиллаж байгаад бас талархалтай байгаа юм аа. Ерөн зүгээр яг хуу энэ нэр тэмээ нэг солиод одоо тэ явчихж ийна л гэдэг зүйл бас зүгээр зарим гишүүч бас асууж ирсэн. Тэгэхээр энэ нэр тэмээний цаана бас агуулга хэрэгтэй байгаа юм аа. Наад захын одоо компани засаглалгаа орчих юм бол бид нэр компани байх ёстой бүтцүүд буюу тузтай байх, мэрэгжлийн этгээдүүд томилох, за сонгон шалгаруулалтын асуудлыг шийдэх ч гэдэг юм уу байгаа. Гэхдээ сонгон шалгаруулалт дээр мэдээж эргэлзээтэй зүйлүүд байна. Хараат байгаа, ус төрөөс хамааралтай байна. За ер нь бол одоо яг үгүй энэ компани сайн засаглалтай холбоотой энэ асуудлуудыг манайхан бол ойлгодгоо олон жилч мэд ярьдаг. За төрийн өмчийн бодлого зохицуулалт болон санхүүгийн зохицуулах орооноос гарга тавьсан удирдамж дүрм журмууд байдаг. Энэ дүрм журмыг үндсэндээ барихгүй байгаа байхгүй. Тэгэхээр энийг л одоо цаашдаа бодлогын төвшөнд одоо хууль болгож хуульчлах ёстой байна гэдэг л үднэс засгийн газар бас хуулийн төслийг өргөн барьсан. Хууль маань бол өмнө нь одоо нэг удаа буюу 21 онд оюун ерөнхий сайдын засгийн газрын үед Нямбатар хууль зүйн дотоод хэргийн сайд байж байхдаа барьсан. Дараа нь одоо Зандан шитрэл засаг ерөнхий сайдын үед учрал өнөөдрийн ерөнхий сайд учрал дарга хэрэглэх газрын дарга байхдаа дахин өргөн бариад ингээд улс төрийн хувьд бол хүсэл зориг илэрхийлээд байгаа. Тэгвэл энэ яриад байгаа асуудлуудыг эцэслэж одоо яг бодлогын гэдэг юм уу хууль эрх зүйн тодорхой зохицуулт болгож гарах ажил маань жоохон хойшлоод яваад байгаа. Тэгээд энэ удаа өөрийн туяа дараагаар ахлуулсан 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бол энэ асуудлыг бол шийдэд явна. Зөв миний энэ хууль бол ямар ч байсан 2002 оныхоо иргэний хуулийн суурь концепцтэй нийцүүлээд хуулийн этгээдийн англи төрөл хэлбэр рүү оруулчихад бас жижиг гэлтгүй олон зүйлүүд бол засагдах юм байна гэсэн энэ үзэл байгаа. За тузын энэ асуудал дээр ч гэсэн одоо яг зүгээр нэмээд хариулчихъя. Яг энийг бол бүтэн цагаар хийх ажил юм байна. Тузын гишүүн гэдэг бол. Гэтэл одоо төрийн албан агчдууд бараг албан тушаал
За. Баяр хэдэн дарга 3 дугаар микрофон. За Зулбикар гишүүний асуултанд хариулъя. За ер нь бол өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор бол хувьцаа эзэмшигчийг төлөөлж төрийн одоо жинхэнэ захиргааны албаа хаагчвал төрийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүнээр томилогдох ийм хуулийн зохицуулалттай байгаа. Улс төрийн албан тушаалтан бол болохгүй. Зөвхөн төрийн захиргааны албан тушаалт. За яг үндсэндээ бол захиргааны албан тушаалтан албан тушаалаар томилогдж ирсэн энэ тогтолцоог 2022 оноос хойш бол халаа засгийн газраас 84-р тогтоолоор төлөөлөл хэрэгжүүлэх журам батлагдсан. Тэн дээр бол сонгон шалгаруулалт явуулаад салбар дундын яамны одоо ирүүлсэн нэрсээс хамгийн одоо шаардлага хангасан хүнийг төрийн төлөөлөл хэрэгжүүлэх этгээдээр томилох ийм концепц хэрэгжиж явж байгаа. За гэхдээ учир тохиолдолтой зүйлүүд бий. За энийг бол энэ төрийн бол орон нутгийн өмчт бүтээн засаг ил тод байдлыг сайжруулах хуулинд бол нэлээд сайн тусгаж өгсөн ба. Ер нь бол төрийн өмчт компани төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнийг томилох асуудал бол манай одоо санхүүгийн зохицуулах хорооноос баталсан засаглалын кодексоор. За. Ган зургийн тэмүүлэг гişүн асуултаа асууя.